Сайн бүсгүйчүүдээ хөмсгний хэлбэр царайг эрс өөрчилдөг нь гайхалтай шүү. Бид өөрсдөө маш олон төрлийн хөмсгний хэлбэрийг бүтээж олно. Өнөөдөр би та нартай өөрийнхөө хөмсгийг яаж янзлахгаа хуваалцах гэсэн юм. За, эхэлцгээе. Хамгийн ихний алхам бол хөмсгийг засах. Ваксдах, зулгаах, уцаар янзлах гээд хөмсгийг засах янз бүрийн арга байдаг. Өөртөө тохирдог аргаар хэрэглэх болно. Би өөрийнхөө хөмсгийг аль хэдийнхэн засчихсан байгаа. Гэхдээ та нартай үзүүлэхэд миний хувьд хөмсөг зулгаагчаар хөмсгийнхаа доод болон хоорондох хэсгийг зулгаагаад дээд хэсгийн идэвхтэй лүсээ хөмсөг өөлөгчөөр хусаж арилгадаг. Шүршүрт орсны дараа хөмсгөө зулгаавал өвдөх нь арай бага байдаг шүү. Их ургасан үед нь би хөмсгний хаач, хөмсгний сам хоёрыг ашиглан дээшээ чиглэлээр самнаж илүү гарсан хэсгийг нь хаачилж авдаг. Дараа нь хөмсөө ургасан чиглэлийнхаа дагуу самнаж дараагийн алхам бэлтгэнэ. Хөмсгний тэн, харандаа, гээл зэрэг хөмсгний хэлбэрийг тодтогдог олон төрлийн будаг байдаг. Миний хувьд эхлээд хөмсгний танаар хөмсгөө нэг удаа дотроос нь төгсөл хүртэл нь будаад дээрээс нь баг багаар давхруулдаг. Энэ алхмыг хийхэд налуу хэлбэртэй хавтгай багс хамгийн тохиромжтой. Хүн болгоны хөмсгний хэлбэр өөр. Зарим нь шулуун байхад бүр нумарсан хөмсгтэй ч хүн байдаг. Гэхдээ үргэлж өөрийнхөө хөмсгний төрөлхийн хэлбэрийг л тодтогсон хэд өөр хэлбэрт оруулах, хэтэрхий их зулгаах, эсвэл будгаас татгалзаарай. Дараа нь би хөмсгний харандаагаар хөмсгнийхаа доод хэсгийг хүрээлж будах гэж байна. Ингэх нь хөмсгний хэлбэрийг тодорхой бөгөөд илүү цэмцгэр нямбаа харагдуулдаг. Хөмсгнийхаа дотор талыг маш богино хөнгөн зураасуудаар будаж дүргээрэй. Ингэснээр будалд нь хөмсгний өснөөс ялгарч харагдахгүй. Мөн хоёр хөмсгийг ойртолж зурах тусам хамар илүү нарийнхан болж харагддаг. Тиймээс энэ аргыг ашиглан хамраа жижиглүүлж эсвэл томруулж харагдуулж болно. Дараа нь хөмсгний самаараа бүхэлдэн самнаж саяын бодолтуудаа уусгаж өгнө. Миний хувьд хөмсгний эхлэл хэсгийг самаараа огцом дээшээ чиглэлээр самнаж уусгах дуртай. Дараагийн алхмыг хийхгүй ч байсан болно. Хэрвээ чи буржгар эсвэл эмэг замраагүй хөмсгтэй бол хөмсгний ваксаар будаж үсийг нь налууж татаж болно. Одоо хамгийн сүүлийн удаа самнаад хөмсг минь бэлэн болчихлоо. Миний хичээл та нарт тусалсан гэж их надад байна. Бүсгүйчүүдтэйгээ дараагийн хичээлээр иргэд уулзъя. Баяртай. Мэдээж будгаа харилцаа мартавзаа. Гойлонгогийн хамт олонд хамтран ажилласан баярлалаа.